Сайн байна уу, өдрийн мэнд. За манай байгууллагаас араас аялал виза амжилттай аваад байгаа дараагийн үйлчлүүлэгч маань бол хүрэлцэн ирсэн байна. За энэ үйлчлүүлэгч маань бол өөрөө бол тодорхой хэлсэн ажилгүй орлогын их өсрөн нь ер нь бол гадаадаас хөрөнгө оруулалт одоо хийдэг. Тэртээ нотлогч хөрөнгө байхгүй. За тэгээд эхнэр нь бол гадаадын улс орн сүүлийн 5 жилд одоо 3-аас дээш удаа зорчигдсон явсан байсан бөгөөд үүн дээрээ манай байгууллагаас мэдээлэл зөвлөгөө аваад боломжтой хэсгээ сонсоод 5 сая байршуулахгүй 20 оны дотор 8 сарын 6-нд ингээд амжилттай аялал виза авсан байгаамаа. За тэгэхээр ер нь та бүхэнд бас аялал виз хүсэж байгаа бол зөвхөн түрээсийн гэрээ гэдэг юмар бол виз хүсэх боломжгүй. Орлогын их үүсвэртэй байж болно. Мөн гэр бүлийнх нь хүний одоо гадаад улсад зорчсон байдал, нийгмийн даатгалт төлтийн байдлаас хамаарат батлан даах боломж байдаг учраас бас өөрсдийн мэдээлэлээ ирж дэлгэрэнгүй аваад виз хүсэх боломжоо одоо асууж авлаад аялал визийг хүсээрэй гэж хэлмээр байна. За ингээд манайхаас бол мэдээлэл зөвлөгөөгөө авсан 20 оны дотор бол виза авсан, баталгаа таяг ангихад бүлүүлсэн, одоо бас хэлээр гарах баталгаа таягаа аван одоо зорчигд бэлэн болоод байна. Ингээ аялал виз хүсэж байгаа бол МК Бирижийн хамт олныг одоо бас сонгороо бид нар та бүхэнд мэдээлэл зөвлөгөө буюу баталгаа таяг анкет бүлэг зэрэг үйлчлэгээ гэж үзүүлээд хүлээлгэн өгч чинь бэлэн болоход ажиллаж байна.